Дараагийн мэдээгээ хүргэе. Хаан улд үүргийн хэмжээнд хаврын мод тарих өдөрлгүүд буюу ногоон хот иргэний оролцоо аяныг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Хаан улд үүргийн 14-р хороо буюу Зайцын амны нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Тус аяныг ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон Хаан улд үүргийн засаг даргын 2021-с 2024 онд хэрэгжих эко эрүүл дүүрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна. Хаан улд үүргийн 10 дугаар хороо 2476 орхитой. Үүний 1100 гэр хорооллын айл өрхөд байгаа юм. За тэгвэл тус дүүргийн 9, 10, 12, 13, 14 болон 16 дугаар хорооны 800 гаруй өрх 7643 мод бот сөг тарьжээ. За ихэнх айлууд хашаандаа шилмэст модноос гадна жимсний мод өргөнөөр тариалдаг байна. Учир нь өрхийн хүнсэндээ эрүүл хүнс хэрэглэхээс гадна тодорхой хэмжээг нь зах зээлд борлуулдаг байна. За тэдний төлөөлөл болох Хаан улд үүргийн 10 дугаар хорооны иргэн цэцэг маа, ням жавнар, хашаандаа чацарган, үхрийн нүд зэргийг тариалсан бол өнөөдөр Хаан улд үүргээс агч болон бусад төрлийн мод өглөө. Хаан улд үүргийн 10 дугаар хороонд ирээд бол одоо ердөөс 20 жил яг энэ хашаанд 20 жил амьдарч байна. 21 дэх жилдээ ч орж байна доо. Тэгээд энэ үлээс одоо ердөөс 6 жил болж байгаа юм. Энэ бол одоо нэг 4 жил тэр жацарган тэр нохоо өгш өдөр бол ердөөс нэг 4 жилтэй л дандаа жижигхэн суулгац авчдаг гэсэн. Таны өөрийн мэрэгчлэл мод өргөжүүлэх чинь өөр үгүй сонирхлоороо хийдгүй юм. Сонирхлоороо. Зүгээр хашаанд ингээд амьдарч байгаа юм чинь бас нэг арай жоохон эко зүйр сайхан тийм агаартай гэж боддог шүү дээ. Мод төрүүлэхтэй болоод одоо тэгээд энэ хорооноос өгсөн энэ сайхан модыг ургуулна да. Ямар ч байсан бүгдээр ингээд бидний сургалтанд хамруулсан. Бид нар сургалтанд суусан. Тэгээд манай энэ хороо энэ ингээд энэ хойд айл гэхдээ яг манайхаас суулгах заваар төрсөн. Яг л манайх шиг ингээд ургачихсан л байж. Миний хувьд бол нөгөө усан талд бол зовлон байхгүй. Яг гэвэл манайх гүний хотогтай би хотогнаас усан аваад ингээд бүдээсгчин тэгээд туцалдаг байхгүй юу. Хөрсөнд бол ердөөс юу байхгүй ингээд жоохон бууц игээл ингээд л хар шороотой. Хөрсөнд бол ердөөс нь тийм нэг хайр гараадар нь хайрыг найшлуулна, цаашлуулна инээдлээ гэсэн тийм байдгүй шүү дээ манай энд. Ер нь тэгэл ургуулъя л гэл яг л өөрөө сэтгэлдээ гаргуул тэгээд урганаа урна. Мод юм чи ургана шүү дээ. 2013 оны 19 сард би хань ижлээ алдаад тэгээ хийх ажил байхгүй. Тэгээ 13 оноос эхэлж энэ моднуудыг бүгдийг таньсан би. Хавар одоо хийх ажил бас хэцүү шүү дээ. Хүн сэтгэл санааны байдал тийм байсан учраас тэгээ одоо энэ модоо тарийн моднууд нь сайхан ургаад бас хүнсний ногоо 2015 онд нөгөө цэвсарын хөгжлийн агентлаг Аз фармын эмэгтэйчүүдийн төслөөс энэ манай гудам төсөл хэрэгжээд бүгдээр ингэж ногоо тарьдаг. Тэгээ бид нар ч ногоо тариад одоо энэ хүнснийхаа жилийнхэн хүнснийг одоо өөрсдөө ингэж базаад авчдаг. Амьдралдаа маш их одоо бидний амьдралд маш их тусдим болж байгаа ногоо тарьснаар. Тэгээ илүү татаагаа бас зардаг. Би ч өөрөө мод тарих хайгуу сонирхолтой, айгуу сайхан ургадаг болохоор модоо тарих хайгуу дуртай. Тэгээ хүүхдүүд хүртэл ажилтаа болдог. Хатсан сөөг бутнуудыг хуглаад жижиг юм нахиануудыг голцсон ургуулж нөгөө модны голд чинь нэгэд хатчихдаг шүү дээ жимсний доод тийм мэрийг хугалж. Тэгэл арчилгаан жоохон бордож өгнө. Бордно. Хөлсөө сэрүүлж өгвөл сайн тийм л арчилгаа. Өнгөрсөн оноос эхлэн Хаан улд үүрэг анх удаа тарьсан модыг бүртгэлжүүлж эхэлжээ. За өнгөрсөн жилдэл гэхэд 2000 орчим мод тарьсан 200 орчим айлд пассворд буюу үнэмлэх олгосон бол энэ жил зөвхөн 10 дугаар хороонд 120 орчим айлд үнэмлэх олгоод байгаа юм. За ингэснээр тухайн тарьсан модоо арчлах, услах зэрэгт хяналт тавьж байгаа нэг хэлбэр бөгөөд таашлаад үл хайхаарсан тохиолдолд хариуцлага тооцох арга хэмжээгч авдаг гэлээ. За мод бутыг одоо пассвортжуулна гэдэг бол одоо айл өрхүүдийг хариуцлагатай болгож яг эзэнд нь одоо 10 мод өглөөхөд яг 10 модыг одоо 100% ургуулж чадчихэв нүгөө юу тий одоо иргэнийг хариуцлагатай болгож иргэн одоо иргэний оролцоо чухал болж байгаа байхгүй пассвортжуулаад тэгэхгүй бол урд урдны жилүүдэд ч юм уу одоо олон жилийн өмнө ч юм уу одоо энэ модны энэ ургалтан дээр одоо айл өрхөд өгөөл орхичдаг байсан бол тэгхгүйгээр араас нь заавар зөвлөмжийг өгч тэр айлд нь одоо 10 модноос хэдэн мод ургуулж чадчих байгаа. Ургуулж чадахгүй бол буцаага тэр айл хариуцлага хүлээдэг тийм
зарчмаар одоо энэ пассвордлуулах аяг бол хаан уул дүүрэг хэрэгжүүлж эхэлж байгаа. 21 онд пассвордлуулаад хариуцлага одоо яг иргэн хүний хувьд ч вэ одоо ингээ мод ботод тарьж арчилж ургуулахад 90-95% та амжилттай ургасан учраас энэ жил яг энэ ажлыг одоо дахин үргэлжлүүлээд дахиад ингээ пассвордлуулах ажлыг бол одоо үргэлжлүүлээд хийж байгаа гэсэн үг. Тэгээ тэр иргэн болохоор тэр QR кодыг уншуулад тэгээ бүх мэдээллийг авна гэсэн үг. Одоо дүүргийн хэмжээнд байгаа тэр ногоон бот зөвлөмжүүдийг бүгдийг авна гэсэн үг. Хаан уул дүүргийн хэмжээнд мод тарих ногоон хот иргэний оролцсон аяныг энэ сарын 14-15-ны өдрүүдэд тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Айцын аманд зохион байгуулсан байдаг. За Айцын аманд ойн түгэл байгуулахаар нийтдээ 7 га талбайд 3900 гаруй мод тарьж ойн түгэл байгуулах ажлын эхлэл тавигджээ. Цаашид хаан уул дүүргийн Айцын амны 100 га талбайг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор ойн түгэл байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж тарьсан модоо арчилж ургуулах, хамгаалах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарахаа хэллээ. За тэгвэл энэ сарын 24-ний өдрийн байдлаар 85918 мод утсыг тариад байгаа юм а. Ойжуулах ойн зурвас байгуулах ажил газар дээр бид нар иргэн аж ахуй нэгж төр захааны байгууллагатайгаа хамтраад мод боцог тарих ажлыг эхлүүлээд явагдаж байна. Ер нь дүүргийн гол зорилт бол мод боцог тарих тэгээд дээрээс нь бид нар тэрийг арчилж ургуулах гол ажил юм а. Тийм болохоор бид нар Айцын амын энэ жил 100 га газрыг бүрийн эзэмшлэр авч ойжуулах ойн зурвас байгуулах газар дээр аваад энэ жил 22 онд бид нар 7 га газрыг нь хашаажуулж арилт хамгаалтын тогтчлуултын төвд бүрэн хариуцуулаад иргэн аж ахуй нэгжтэйгээ хамтраад мод боцог тарихыг ажлыг эхлүүлсэн байгаа. Хоёр дахь зорилт болох бид нар үржүүлгийн одоо мод үржүүлгийн газрыг агропаркийн газар дээр бас байгуулад мөн тогтчлуултын төвдөө эзэмшүүлж одоо мод үржүүлгийн газрыг бид нар одоо эх 23 онд өөрсдөө одоо мод худалдаж авах биш агропаркаас мод үржүүлгийн газраас мод боцогийг бэлтгэх ажлыг эхлүүлээд ингээд том зорилт бол явж байна. Гурав дахь ажлын хүрээнд бол бид нар иргэн аж ахуйн гэр хорооллын айл өрхийг моджуулах ажлын хүрээнд бол нисхийн 3 хороо аслагдсан одоо 3 хороо нийт дүүргийн 6 хороондоо бид нар айл өрхийн гашаанд мод боцогийг таргах тэрэн дээрээ арчилж торж ургуулах заавар зөвлөгөө өгөх хамтран ажиллахыг бид нар эхлүүлээд явж байна. Мөн хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарьж ургуулах, зөв арчилж хамгаалах чиглэлээр мэрэгжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахаар 41 сургагч багшийг багц сургалтанд хамруулжээ. Сургалтад хамрагдсан багш нар мод тарьж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчлэл үзүүлэх юм а. Хөдөө аж ахуйн сургуультай хамтраад нэг хорооноос 2 сайн дурын иргэдийг одоо сургагч багшаар бэлтгээд явж байна. Зов сургагч багш маань дүүргийн нутагт ирсээр одоо мод тарих хүсэлтэй иргэн аж ахуйн нэгжийн одоо айл өрхийн гашаанд нь ирээд одоо модыг яаж хэрхэн тарьдгийг, яаж зараад нь арчилж тордож ургуулах ёстой гэдэг заавар зөвлөгөө өгөөд ингээд хамтарч ажиллаад ийм ажлыг өрнүүлээд явж байна. Яг одоогийн байдлаар өнөөдөр бид нар 5 сарын 14-өөс мод тарих ажлыг эхлүүлээд өнөөдрийн байдлаар бид нар иргэн аж ахуйн нэгжтэйгээ хамтраад 85900 гаруй мод боцогийг дүүргийн хэмжээнд тарих ажлыг хийсэн байна. Мөн бидний түрүү жил эхлүүлсэн ажил буюу нийтийн эзэмшлийн гудамж замталбай цэцэгжүүлэх ажлыг бид нар тогтчлуултын төвтэйгээ хамтраад гудамж замталбай цэцгийн үргэлжлэгийг хийгээд явдаг байгаа. Мөн энэ ажлаа үргэлжлүүлээд бид нар наадмын одоо бэлтгэл арга хэмжээг хангуулад нийтийн эзэмшлийн гудамж замталбай 6 сарын эхээр одоо бид нар 250 мянган цэцгийг үргэлжлэхийг бэлдээд одоо талбай дээр хийх ажлыг бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Мөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр 250 мянган ширхэг цэцгийн өрсөлдөлгээ бойжуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд эх сараас эхлэн ил талбайд тариалахар болжээ.